Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Өмнө нь хүний амьд хүрч байсан сэтгцийн өөрчлөлттэй этгээд жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийг хөнөөсөн аимшигт хэрэг гарч олон нийтийг чочроогоод удаагүй байгаа билээ. Харин үүнтэй төстэй бас нэгэн харамсалтай хэрэг өмнө нь гарч байсан байна. Эргэлт цэг эмэнд сайтад мэдээлснээр хэдэн жилийн өмнө хүний амьд хүрч байсан сэтгцийн эмгэгтэй эрэгтэй найз охиноо хөнөөсөн байна. Тэд сэтгцийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа танилцсан бөгөөд талигаач бүсгүй нойр гүйдлийн улмаас хий юм харах. Ганцаараа ярих зэрэг шинж тэмдэгтэй болж эмчилгээ хийлгэж байсан аж. Гэвч тэдний танилцсан түүх хайр дурлалын төгсгөлөөр бус эмгэнэлт үхлээр өндөрлсөн юм. Өнөөдрийн дугаараар бид энэхүү хэргийн хавтаст хэрэг, гэрчүүдийн мэдүүлэг болон болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй хүрэхээр бэлдсэн байна. Ингээд бүгдээрээ хэрэгтэй орцгоё. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу амь насаа алдсан охины ээж дараах зүйлсийг ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ манай охин 1994 онд Улаанбаатар хотод төрсөн. Талигаач нь 2001 онд Улаанбаатар хотод сургуульд элсэн орж 2011 онд 10 жилийн сургуулаа төгссөн. Тэгээд 2012 онд шүтээст хүнсний технологич мэргэжлэр элсэн орж 2018 онд төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Би өөрөө 2017 онд Солонгос улс руу ажиллахаар явсан. Тэгээд талигаач охин гэрт ганцаар үлдсэн. Тэгээд намайг Солонгос улсад байх хойгоор талигаач Сараа сэтгэл санааны гутралд орж эмнэлгийн байгууллагад үзүүлсэн гэж хэлж байсан. Тэгээд 2023 онд би Монголд ирэхэд манай охин Сараа сэтгцийн эрүүл мэндийн төвд сэтгцийн өөрчлөлттэй болсон байна гэд хэвтүүлсэн байсан. Тэгээд эмч нараас нойр гүйдлээс болж хий зүйл харах сонсох өвчин туссан байна гэж хэлсэн. Сэтгцийн эрүүл мэндийн төвөөс надад хэлэхдээ талигачийг тархины хөөрөл гэж оншилсан байсан. Тэгээд 2023 оноос хойш би Сараатай хамт амьдарч байгаа. Надтай байхдаа хий зүйл харж сонсох зэрэгээр өвчин нь сэтрэхээр би сэтгцийн эрүүл мэндийн төвд хэд хэдэн удаа хэвтүүлэн эмчлүүлж ясан. Би 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 12 цагийн үед гэрээсээ гарах үед талигаач охин маань гэртээ унтаад үлдсэн. Тэгэд би гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг өөрийнхөө түлхүүрээр нэг удаа эргүүлж чойжлоод явсан. Тэгэд би оройны 21 цагийн үед би гэрлүүгээ өөрийн найз чимгээтэй хамт гэрлүүгээ орох гээд өөрийнхөө түлхүүрээр хаалганы цожиндоо түлхүүрээ хийгээд эргүүлэхэд 2 удаа эргүүлээд чойжлчихсан байсан. Тэгэхээр нь би охин Сарааг гараад явчихсан байна гэж бодсон. Тэгэхээр нь би талигачийг байгаа эсхийг нь шалгах гээд өрөө рүү нь очтол өрөөнийх нь хаалга нь хаалттай байсан. Онгоолгойд ороход хүнчлөө дээгүүрээ бүтээчихсэн байсан. Тухайн үед би хэд хэдэн удаа талигачийг дуудахад дуугарахгүй орны толгой дээр нь цус болчихсон байсан. Тэгэд би талигачийн хүнчлийг нь сөхөөд үзтэл талигач Сараагийн цээжний зүүн талаас нь цус гойдсон байдалтай нас барсан байсан. Тухайн үед манай найз чимгээ бид хоёр цагдаагийн 102 түргэн тусламжийн 103-ыг дуудсан. Манай охин 2024 оны 8 дугаар сард сэтгцийн эрүүл мэндийн төвд хэвтэж гарч ирээд буйна гих залуутай эмнэлэг твтэж байхдаа танилцаж байсан. Тэгээд 2024 оны 8 дугаар сард талигаач нь буйна гих залууг гэртээ аваад хүрээд ирэхээр нь би тухайн үед буйнагийн аавтай нь утсаар ярьж ээж гих эмэгтэйтэй нуулзаж буйнагийн талаар асууж байсан. Тэгтэл буйна надад хэлэхдээ би өмнө нь хүн алж байсан. Гэхдээ дахиж хүн алахгүй та нар надаас битгий айгаарай гэж хэлж байсан. Тэрнээс хойш манай охин Сарааг буйна нь манай гэрт орж ирээд бороохоогоор зодож Баян зүрх дүүргийн 1-р хилтэсдээр шалгагдаж байсан. Түүний дараа 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр манай охин Сарааг гэртээ ганцаараа байхад нь буйна нь хутгаар хацрыг нь зүссэн байсан. Тэрийг нь цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулж байгаа. Манай охин Сараа нь надад хэлэхдээ ээжээ надад буйнаагаас өөр ямар нэгэн найз байхгүй хөвжөлтэй зүйл яриад идэг юм гэж хэлж байсан. Намайг гэртээ байж байхад буйна манай гэрт ирээд манай хаалгыг маш чанга тогшоод орилж байсан. Манай охиныг ганцаараа байхад нь буйна нэрж манай гэрийн хаалгыг хүчтэй тогшохоор нь айгаад хаалгаа онгойлгочдөг гэж надад талигаач Сараа нь хэлж байсан. Сараад гэрийн дэлхүүр байдаг гэх мэдүүлгийг өгсөн байна. Харин буйнаг багаас нь мэддэг хүмүүс түүний зан авир олон жилийн өмнөөс өөрчлөгдсөн гэж ярьдаг.
Энэ талаар түүний төрсөн ээж дараах мэдүүлгийг өгчээ. Миний хүү Буйнаа нь 2007 онд буюу 17 настай байхдаа шөнө унтахаа болсон. Мөн тэр цаг хугацаанд надтай хамтдаа баймааргүй байна. Ганцаараа баймар байна гэх мэтчлэн сэтгцэд нь өөрчлөлт орж орой гарч яваад өглөө 06 цагт үүрээр орж ирдэг болчихсон бөгөөд хий юм хардаг, сонин зүйлс ярьдаг байдалтай болчихсон байсан. Тэгэхээр нь би 2007 оны намраас хичээлдээ явахынхаа өмнө нь ийм байдалтай болчихсон учраас намар нь хувийн сургуульд оруулсан. Хувийн сургуульд оруулсан боловч түүнтэй найзлах хүүхэд байхгүй. Буйнаагаас айж байсан учраас багш нар нь биднээс гуйгаад хүүхдүүд танаа хүүхдээс айгаад байна. Танаа хүүхдийг чинь сургуулийг нь төгсгөн. Харин хүүхдээ гэрээрээ сургаад өгөөш гэж гуйхаар нь бидний зүгээс зөвшөөрөөд гэрээр сургаад төгсгөж бүрэн дунд боловсролыг эзэмшүүлсэн. Мөн 2007 онд Сэмүүтэд хуучнаар шар хаданд үзүүлэхэд орос хэл дээр онош бичиж өгч байсан бөгөөд тэр нь одоогийн F20 техник шизофрени хүүхдэрхэг хэлбэр гэх оноштой тухайн сэтгцийн өвчнөнд нийгэмд ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй, хүмүүстэй ойлголцох чадваргүй, харилцааны хувьд ямар нэгэн бусадтай ойлголцох наад захын чадвар байхгүй болчихдог онцлогтой, заримдаа гайгүй юм шиг байдалтай болчихдог юм. Ийм байдалтайгаар 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Би өнөөдөр 11 цагийн орчимд гэрээсээ гарахад Буйнаа гэртээ ганцаараа үлдсэн. Би баг хүүгийнхээ хүүхдүүдийг авахаар цэцэрлэгт хүрээлэн ороод хүүхдүүдийг нь баярлуулж байгаад 14 цагийн орчимд би тухайн газраас гэрлүүгээ гарахдаа Буйнаа руу залгахад Буйнаа авсан бөгөөд би торт авчихлаа очихгүй гэхэд Буйнаа нь Сүхбаатарын талбай дээр явж байна гэж хэлэхээр нь би харахаараа хэлээрээ би торт авчихсан явж байгаа шүү гэж хэлсэн. Би 16 цаг 50 минутын орчимд цэцэрлэгт хүрээлэнгээс гарах гэж байхад Буйнаа над руу залгаад би гэртээ ирж ирсэн байна гэж хэлэхээр нь би шууд гараад гэртээ ирсэн. Гэртээ би 17 цаг өнгөрөөгөөд орж ирэхэд Буйнаа ганцаараа байсан ба Буйнаа надад хандаад ээж би маргааш ерөөсөө эмнэлэгтээ хэвтдэг юм уу гэж хэлээд өөрийнхөө гар утас иргэний үнэмлэх жолоочийн үнэмлэхээ надад өгөөд та далд хийч гэхээр нь би ягаад одоо далд хийх юм бэ? Өглөө надад өгчих гэхэд Буйнаа хэрэггүй утас бичиг баримтууд танд байж байг гэж хэлээд өгөхөр нь би тэрийг нь аваад гэртээ далд хийсэн. Гэртээ 18 цаг өнгөрөөгөөд гараад таксиндаа явж байгаад 21 цагийн орчимд гэртээ орж ирэхэд Буйнаагийн Сэмүүтэд хэвтэж байхдаа найзалсан гэх Сараа охины ээж нь над руу 2-3 удаа залгаад байхаар нь аваагүй. Учир нь өмнө нь залгаад хэрүүл уруул хийгээд байдаг байсан учраас аваагүй юм. Залгаад байхаар нь би машинаа барьж байсан болохоор буцаад залгаагүй гэртээ орсон. Гэртээ орж ирсэн чинь Буйнаа надад хандаад ээжээ тамхи дуусчихлаа гэхээр нь дахиж мөнгө өгч чадахгүй гэхэд өгчих гэж гуйгаад байхаар нь мөнгө өгөөд Буйнаад хандаад чи яг үнэнээ хэл юу болсон юм? Сарагийн ээж нь залгаад байна. Үннээ хэлбэл би чамд мөнгө өгье. Чи арай Сараг очоод зодчихсан юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь Буйнаа юм дуугарахгүй доошоо хараад суугаад исэн. Юм хэлээгүй. Тэгэхэр нь би өөрөө Сарагийн ээж рүү залгаад юу болсон бэ гэж асуухад шууд урдаас танаа хүүхэд чинь миний охиныг алчсан байна шүү дээ гэж хэлээд уйлаад байхаар нь би ер нь тийм зүйл болчихсон юм байна гэж ойлгоод Буйнаад хандаад шууд тулгаад чи Сараг алчсан байна шүү дээ. Үгүй бидтэй гэхэд Буйнаа надад тийм ээж би алчсан юм гэж хариулж хэлэхээр нь би шууд 102 тусгай дугаард дуудлага мэдээлэл өгч энд хүү амны хэрэг хийчихсэн хүн байна. Яаралтай ирээрээ гих дуудлага мэдээлэл өгсөн. Тэр хооронд яг юу болсныг нь надад үннээр нь хэлээдэх гэж хэлгээд Буйнаа угаасаа энд Сараа чинь айгүй олон хүнтэй явуулдаг. Дандаа намайг хуурдаг. Би угаасаа ална гэд шийдчихсэн байсан гэж хэлээд баахан олон таксины жолооч гинүү баахан хүнтэй харцсан тухайгаа хэлсэн бөгөөд тэглээгээд яах гэж алсан юм бэ гэхэд угаасаа тэгнэ гэд шийдчихсэн байсан юм гэж хэлсэн. Хийсэн үйлдэлдээ гимшиж байгаа ч шинж байгаагүй. Тэр үед цагдаагаас залгаад яаралтай наанаасаа холдоод ядаж өөр газарт яваад очоорой гэж хэлэхэд нь би өөрөө гадагшаа гараагүй. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангаагүй. Эхлээд би өөртөө итгэж чадахгүй арайч үгүй байлгүй дээ гэхэд Буйнаа нь угаасаа тэгнэ гэд шийдчихсэн байсан юм гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нарын гэртэл нь хамтдаа байж байгаад цагдаа нарын гэрэгт нь би өгч явуулсан. Буйнаагийн хэлснээр Буйнаа нь Сараг хардаад амь насыг нь хохироосон гэж хэлсэн. Яг хэзэгнээс гэдгийг нь мэдэхгүй байна. Ямартай ч өөрөө угаасаа шийдчихсэн байсан гэж надад хэлсэн. Яаж байгаа юм?
Зүгээр байгаа хүүхдийг өчигдөрхөн л хоорондоо видео кол хийгээд байсан биз дээ гэж хэлэхэд угаасаа аймаар явдалтай хүүхэн байсан гэж хариулсан. Буйнаа нь өмнө нь 2014 онд Эрдэнэт хотод аавтайгаа хамтдаа байхдаа бас нэг охины амь насыг хохироож байсан. 2014 оноос 2019 он хүртэлх хугацаанд шар адны хуулийн тасагт эмнэлгийн албадлагад эмчлүүлж байгаад судлагдаж байсан. Буйнаа нь гэрээс гарахдаа цагаан өнгийн пүүз, хар хөх өнгийн куртэг, хар джинсийн өмд, хар өнгийн сарвчтай малгайтай байсан. Намайг гэртээ орж ирэхэд хувцас салчихсан, джинсийн өмдөө өмсчихсэн, майктай гэртээ сууж байсан. Буйнагийн хэрэглэж байсан гар утас нь гэрт маанд байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ утсыг нь тодорхой хугацаанд өгөөд буцааж аммаар байна. Учир нь би өөрөө өмнө нь хэрэглэж байсан гар утас бөгөөд өмнөх хугацаанд авахулсан зургууд маань байдаг юм. Буйнаа Сараатай яг хизээнээс хойш найзалж байгааг нь тодорхой мэдэхгүй байна. Би Сараагийн эмэгтэйтэй найзалж үерхэж байсныг нь 2024 оны 7-8 дугаар сарын үеэс мэддэг болсон. Эхэндээ бол Сараагийн ээж нь Буйнаад их сайн байсан бөгөөд би ч Сараад нь гайгүй ханддаг байсан. Гэвч 2024 оны сүүл 2025 оны эхээр Буйнаа Сараа нар нь байнгын хоорондоо муудалцаад Сараагийн ээж нь Буйнааг тэдний гэрт нь очиход дургуйцээд байдаг болчихсон. Битгий явуулаад бай гэж Сараагийн ээж нь бидэнд хандаж хэлж байсан. Саяхан хоорондоо муудалцаад пивний Лазар Сараагийн нүрийг нь зүсчихсэн байна гэд над руу залгаад маргалдаад байдаг байсан. Тэгэхэр нь би аргаа ядаад Буйнаагаас битгий Сараагийн гэрт нь очоорой гэж хэлээд аргадаад гуйдаг байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Харин Буйнааг хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг бол түүний төрсөн дүү залуу байлаа. Тэрээр шүүхийн хилцүүлгийн үгээр ахынхаа талаар маш ноцтой зүйлсийг ярьсан байдаг. Золоогийн хэснээр Буйнаагийн зан авир гинэд өргөжлөгдөж эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд үүнийг гэр бүлийнхэн нь анзаарчээ. Буйнаагийн төрсөн дүү золоо нь дараах мэдүүлгийг өгсөн. Намайг жоохон хүүхэд 3-4 дугаар ангийн сурагч байхад миний төрсөн ах Буйнаа нь хамтдаа амьдарч байхдаа тодорхойгүй нөхцөл байдлын улмаас гинтийн цочмог ууртай болж эхэлсэн ба гинэтхэн ямар нэгэн шалтгаанаар намайг маш ихээр зодддаг болчихсон юм. Намайг жоохон байхад тэгээд ямар нэгэн юмар ашиглаж зохиж зодох гих мэтээр эхлээд бүр гутга хүртэл бариад намайг алан гих мэтээр айлгаж зодож цогтөг байсан. Тэр нь түүний 7-8 дугаар ангийн орчимд илэрсэн ба өөрөө бол огт осол гих мэт зүйлсэд ороогүй. Зүв зүгээр байж байгаад л гинэтхэн сэтгцийн өөрчлөлттэй болж тэр нь надад зодуулах байдлаар харагддаг байсан. Гэхдээ тухайн үед амьдрал хэвийн байсан ба нэг их зовлон зүдгүргүй байсан ба түүнд ямар нэгэн зүйлээс болж шаналж зовох амьдралын хэм маягаар хамааралтай байдлаар сэтгцэд нь өөрчлөлт ороогүй. Тийм байдлаар Буйнаа сэтгцийн хувьд өөрчлөлттэй болж эхэлснээс хойш ямар нэгэн найз нөхөдгүй болж гэрээсээ гарахгүй гэртэл байж байдаг болчихсон байсан ба 10 жилийнхээ хичээлдээ л явдаг. Бусад үедээ бол дандаа гэртээ байж байдаг болчихсон байсан. Энэ үедээ Эрдэнэт хотод амьдраад л байдаг байсан ба ээж маань тухайн үеэс хойш байнгын Улаанбаатар хот руу Буйнааг дагуулж яваад Тэмүүтэд үзүүлж байдаг байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байнгын эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байсан боловч ер нь л үр дүнд хүрээгүй. 2007 оны орчимд би ээж дээрээ үлдээд Буйнаа аав дээр очиж байсан. Аав маань Эрдэнэт хотод гэр хороололд хашаа байшинд амьдардаг байсан ба аав дээр очиж амьдарснаас хойш өвчин нь бүрл сэдрээд болохоо болчихсон байсан. Тухайн үедээ буюу 2010-аас 2011 оны орчимд Эрдэнэт хотод хорооны эмэгтэй гэрт нь ажлынхаа шугамар аав тэр хоёрын амьдарч байсан гэрт нь ганцаараа явж ороод улмаар тэндээ Буйнаатай маргалдаж Буйнаа нь улмаар тухайн эмэгтэйг хутгалж алж байсан. Түүнээс хойш хоригдож байгаад 2012-оос 2013 оны орчимд Сэмүүтэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж хуулийн тасагт ойролцоогоор 5-6 жилийн туршид хэвтэн эмчлүүлж байсан. 2018 онд эмнэлгээсээ гараад ээж дээр минь хурж ирээд хамтдаа амьдарч эхэлж байсан. Эмнэлгээс гарснаас хойш ээжийн амьдарч ирсэн газруудад байнгын хамтдаа амьдарч байсан ба түрээсийн байр хашаа байшинд түрээслээд гэр бариад амьдрах мэтчлэнгээр дандаа ээжтэй хамтдаа амьдарч өдийг хүрсэн. Дунд нь хэсэгтээ аавтай хамтдаа амьдарч буцаж ирдэг байсан. 2020-оос 2021 оны орчимд миний ээж төрсөн ах хоёр маань шар хаданд ээжийн хуур агшгийн хүнээд төр хугацаанд амьдарч байх үед
Ээжийг эзгүй байх хойгуур буйнаа нь өөрийгөө алах гэж байгаа мэт сүхээр тухруугаа цохиж хутгаар өөрийнхөө цээжийг хатгачихсан байсан ба тэр байдлыг нь хамгийн анх би очиж мэдэж яасан. Тухайн үед ээж маань өөр газарт байсан ба намайг очиод үзээд ирээч гэхээр нь яваад очиход тийм байдалтай байсан. Ууг нь ээж маань бас нэг өвчтөе хүнийг сахих гээд 2-3 хоног яах шаргагүй болоод явсан байсан. Буйнаагаас өөрөөс нь яагаад ингэсэн юм гэж асуухад үхмээр байна л гэсэн байдалтай хариулт өгч байсан. Угтаа бол өөрөө бусдад хор хүргэх нь бага байдаг. Түүхэндээ болсон буйнаагийн бусдад хор хүргэсэн тохиолдлууд нь зөвхөн Эрдэнэт хотод хүнийг алсан ба одоогийн Улаанбаатар хотод алсан байгаа тохиолдлууд л байна. Энэхүү хэрэгт шалгагдаж байгаа шалтгаан хэргийн талаар ээжээсээ асуухад ер нь бол Эрдэнэт хотод үйлдэж байсантай нь ер нь адилхан санагдаад байна гэж байсан. Өнгөрсөн жил буюу 2024-өөс 2025 онд шилжих 12 дугаар сарын 31-ний өдөр намайг ээж дээр ирчихсэн байхад хамгийн анх буйнаагийн найз охин гээд Сара гэх эмэгтэйг бидэнд танилцуулж байсан. Тухайн үед гэрт орж ирчгээд Сара нь мөн ялгаагүй сэтгцийн өөрчлөлттэй гэдэг байдал нь харахад мэдэгдэхээр байсан ба тухайн үедээ танилцуулаад ирэхэд нь хальт танилцаад өнгөрч байсан. Саратай шууд өөртөө ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй ба өмнө нь миний Facebook хаяг руу над руу чат бичээд буйнааг л асуугаад байдаг байсан ба буйнаа Сара нар нь сэмүүтэд хэвтэгтэй хаяа хамт хэвтээд зөрсөн үед нь Сара нь хизээ гарах тухай асуугаад байдаг байсан хэмээн мэдүүлэг өгсөн байна. Зоологийн ярьсан зүйлсээс харахад буйнаагийн сэтгцийн асуудал олон жилийн өмнөөс эхэлсэн ба гэр бүлийнхэн нь үнийг хамгийн ойроос харж иржээ. Сара буйнаа хоёрын харилцааг хамгийн ойроос харж байсан хүмүүсийн нэг бол Сарагийн төрсөн ах байв. Тэрээр дүүгээ буйнаатай хэрхэн танилцсан, харилцаанд хэрхэн эхэлсэн болон буйнаагийн талаар гэр бүлийнхэн нь юу мэддэг байсан талаар шүүхийн хилцүүлгийн үеэр дэлгэрэнгүй ярьсан. Ингээд бүгдээрээ Сарагийн төрсөн ахын мэдүүлгээс сонсцгоё. Манай дүү Сара болон буйнаа хоёр 2024 онд сэтгцийн эрүүл мэндийн төвд хэвтэж байхдаа танилцаж байсан. Манай дүү ганцаар талаас болоод сэтгцийн хямралд орсон байсан. Дүүд маань найз нөхөд гэх хүмүүс байдаггүй байсан. Тэгээд эмнэлэгт буйнаатай танилцаад тэр хоёр хамтдаа гадуур яваад юм яриад явж байдаг байсан. 2024 оны 8 дугаар сараас эхлээд ээжийн гэрээр орж гардаг болчихсон байсан. Тэрийг нь зөвшөөрөөд найзтай байж байгээд уулзалдаг байсан. Мөн буйнаагийн ээж болох хүнтэй нэг удаа уулзаж байсан гэж хэлж байсан. Буйнаа өмнө нь цагдаа хийж байсан гэж хэлсэн ба дандаа шүгэл бороо хотой явдаг гэж байсан. Мөн өмнө нэг удаа хүн алж байсан гэж хэлж байсан. Манай дүүг нэг удаа бороохоогоор зодож байгаад явсан байсан. Тэр үедээ буйнаа өөрийгөө цагдаад өгсөн байсан. Тэрний дараа 2025 оны 5 сарын 16-ны өдөр манай дүүгийн хацрыг хутгаар зүссэн байсан. Тухайн үед бид нар цагдаагийн байгууллагад хандаад шалгуулж байсан гэх мэдүүлгийг өгчээ. Талигаач Сарагийн ахынх нь ярьсан зүйлс зөвхөн цуурхал байгаагүй юм. Учир нь хэрэг гарахаас ердөө 15 хоногийн өмнө болсон Сарагийн хацрыг хутгаар зүссэн явдлын талаар Сара өөрөө цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл буйнаа түүнд халдаж байсан нь зөвхөн ар гэрийнхэн биш харин талигаачийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр баталгаажиж байгаа юм. Ингээд Сарагийн амьд ахуйдаа өгсөн мэдүүлгийг сонсоцгоё. 2025 оны 5 сарын 16-ны өдөр байхаа. 19 цагийн үед буйнаа гих танил маань манай гэрт ирсэн. Буйнаатай би 2023 оны 8 дугаар сард сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байхдаа танилцж байсан. Тэр өдөр манай гэрт ирээд хоол идэж байгаад гинэд би чамайг зүсэн шүү гэж хэлээд гэрийн буланд суулгаж байгаад буйнаа нь хутаг гаргаж ирээд баруун талын хацрыг зүссэн. Тэгээд буйнаа манай гэрээс явсан. Өмнө нь 2025 оны 4 сарын 18-ны өдөр манай гэрт ирээд бас зодож байсан гэх мэдүүлгийг амьд ахуйдаа өгөж байжээ. Хамгийн одоо эмзэглэмээр зүйл нь гэх юм бол энэ мэдүүлгээс хойш ердөө 2-7 хоногийн дараа Сара амь насаа алдсан явдал юм. Хэрэг гарсны дараа мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Сарагийн биед шүүх хэмжлэгийн задлан шинжилгээ хийсэн. Шинжээчдийн дүнэлтээр Сарагийн цээжний зүүн хэсэгт эр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд хүргэх шарах тогтоогдсон байна. Тодорхойлбол хутганы эр цээжний хөндийг нэвтэлж өмхөлцөг хайлс болон зүрхийг гэмтээсний улмаас их хэмжээний дотоод цус алдал төгсжээ. Мөн шинжээчид Сарагийн зүүн алган дээр хамгаалах гэж оролдох үед үүссэн байж болзошгүй зүсэгдсэн шарахыг тогтоосон.
Харин баруун хазарт байсан сорив нь шин биш, өмнө нь үссэн хуучин гэмтэл болохыг тогтоосон. Шүүх эмнэлгийн шинжээчдийн үзэж байгаагаар Далигаач нь зүрхэндээ авсан гэмтлийн улмаас цочмог цус адлалтын шоконд орж нас барсан бөгөөд ийм төрлийн гэмтэл авсан хүн удаан хугацаанд хөдөөлж эсэргүүцэл үзүүлэх боломжгүй гэсэн байна. Мөн шинжилгээгээр Сарагийн цус болон ходоодноос согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэлдэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хамгийн их маргаан дагуулсан асуудал бол буйнагийн сэтгцийн байдал байсан. Тэрээр олон жилийн турш шизофрен өвчнөөр эмчлүүлж байсан бөгөөд хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэлийг ухамсарлаж байсан эсхийг тогтоохоор хэд хэдэн удаагийн шинжилгээ хийсэн. Шинжээчдийн дүгнэлтээс харахад буйна 2008 оноос хойш сэтгцийн эмчийн байнгын хяналтанд байсан бөгөөд сэмүүтэд нийт 38 удаа хэвтэн эмчлүүлж байсан байна. Эцсийн байдлаар шинжээчдийн бүрэлдэхүүн түүнийг үлдэс шизофрен буюу F20-ийг 5 оноштой шизофрени улмаас бие хүний гүнзгий өөрчлөлтөд болсон гэж дүгнжээ. Мөн хэрэг үлдэх үедээ өөрийн үйлдэлийг ухамсарлан ойлгох, удирдан жолоодох чадваргүй байсан гэж үздсэн байна. Нэг ёсондоо шүүгдэж буйнаа нь эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй гэсэн үг юм. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа дуусаж хэрэг шүүхийн шатанд шилжсэн. Шүүх хэргийн бүх нотлох байрамд гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг судалсны үндсэн дээр нэг зүйл дээр маргаангүй хүрсэн байдаг. Тэр нь буйна Сарааг хутгаар зүссэн үнэн. Мөн хэдхэн 7 хоногийн дараа Сарааг тэтэжинд нь хутгалж Сарагийн амь насыг хохироосон нь үнэн байв. Шүүхээс буйнааг 2025 оны 5 дугаар сарын 16-нд Сарагийн нүрийг хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан. Мөн 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хувийн таарамжгүй харилцаа болон харталтын улмаас Сарааг цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон болохыг нь тогтоожээ. Мөн шинжээчдийн үзснээр тэрээр хэрэг үлдэх үедээ өөрийн хийж буй үйлдэлийг ухамсарлан ойлгох, мөн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан гэж үзсэн. Иймээс шүүх түүнд хорих ял оногдуулаагүй байна. Харин эрүүгийн хуулийн дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ. Тодорхойлбол буйнааг 10 жилийн хугацаанд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай хяналттай тасагт албадан эмчлүүлэхээр болсон байна. Мөн шүүхээс Сарагийн ар гэрээхэнд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож 118 сая 800 мянган төгрөгийг буйна болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулan олгохоор шийдвэрлсэн. Ингэж сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд эхэлсэн танилцал удаа дараагийн хүчирхийлэл, амь насанд занал хийсэн үйлдэлүүд, цагдаа төгсөн гомдлуудын дараа эцэстээ нэг хүний амь нас хохирч нөгөөх нь шүүхийн шийдвэрээр 10 жилийн хугацаанд албадан эмчлүүлэхээр болсон юм. Хэрэг гарахаас өмнө ердөө 2-7 хоногийн өмнө Сара өөрөө хацартаа зүсүүлсэн тухайга цагдаад мэдүүлэг өгсөн. Түүний ар гэрээхэнч мөн буйнагийн талаар цагдаад удаа дараа гомдол гаргаж байсан. Гэвч эцэст нь хамгийн их хайж байсан зүйлс нь бодит болсон. Хэрвээ тухайн үед илүү үр дүнтэй арга хэмжээ авсан бол эмгэнэл төгсгөлөөс зайлсхийх боломж байсан болов хэмээх бодол надад төрж байна. Ингээд энэ хэрэг энд хүрээд дуусаж байна. Манай суугаар өмнө нь жирэмсэн эмэгтэй болон түүний бага насны хүүхдийн амьд хүрсэн гэх эм Батчулууны өмнө үйлдэн хэрэгтэй холбоотой хэргийг дэлгэрэнгүй хүргэж байсан. Хэрвээ та тухайн бичлэгийг үзэж амжаагүй эсвэл дахин үзхийг хүсвэл доор холбоос дээр дараад үзээрэй. Дараагийн дугаараар уулзалтлаа түр баяртай.